За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг төвшүүлье. За ингээд өнөөдөр бид гурав улс төр ярих чинь. Сүртэй. Улс төрийн үйл бодлоо хэлэх. Одоо нэр төвшнө. Тэгээд бид гурав өнөөдөр болохоор яг ингээд залуу үеийнхаа төлөөлөл болоод ингээд улс төрийн талаар за тэгээд энэ сонгуул 2020 эргэн тойронд юу яг юу болоод байна тэр талаараа ингээд амар тийм сүртэй биш ч гэсэн ингээд хөрхөн тогоон дотроо яриа өрнүүлэхээр ирээд байна. Ер нь яг ингээд сонгуульд төхөөд ирэхээр ингээд нэг тийм улс их орн маань ингээд цэцэглэгдэж байгаа юм шиг ингээд юу хөгжих гээд байгаа юм шиг нэг тийм байдаг да та хоёрт ер нь яг юу ажиглагдж байна? Угаасаа жил болгон сонгуул болдог бол гоё шүү дээ. Жил болгон сонгуул хэцүү байна гэдэг. Яг хөө бүр яг нэг Facebook хийх юм нэвсвүүдийг зүгээр коронавирус бол бүр ингээд хаан суужсэн шүү дээ. Тэнгүүтээ сонгуул гараад ирсэн чинь зүгээр мартагдчихээ. Зүгээр бүрхий корона. Харин өөдөж байгаа хэрэг баг ингээд өөсөө явахаар байлаа. Тэгээ ер нь ингээд шин юмнууд ер нь их хийгдэж байна. Тэгээд чинь одоо энэ саяхан юу яасан гэсэн шүү дээ. Баян зүрхт өргөж чинь хөл бөмбөгийн талбай баригдсан эдэргээл те. Ер нь тэр талаар малаа бүтээн байгуулалтын талаар сонгуультай холбоотой. Ер нь энэ талаар ер нь та хоёр юу гэж бодож байна? Тэ мэдгүй юм да. Яг зөвхөн миний хандсаас харах юм бол ер нь Монголд нэг тийм жоохон бурууж идэгцэн шарагдаад шин. Тэрний юу гэх нөгөө нэг юм улсын хурлын гишүүд гарч ирэхдээ бүтээн байгуулалтаар өсөждөг. Гэхдээ тэгвэл яг улсын хурд гэдэг байгууллага чинь болохоор уул нь яг нөгөө хууль батдаг. Яг энэ үүргээсээ илүүтэйгээр хүмүүс одоо их нэр дэвшигч яг тийм марс өөрийгөө сурчтан тэнгүүд сонгогчноос дагаад яг тэгж байгаа байхгүй. Чи юу байрсан цэцэрлэг ханын зам маань гэтэл яг тэр хүмүүсийн үүргэн биш тэр чинь засгийн газар байна. Одоо чинь хотын царгач юм уу эсвэл эрдэнэ зөвшөөрөл хурал гэдэг засаг дарга гэдэг байж байгаа. Энд бол нэг тийм тэгж санагддаг. Яг нөгөө Монголоо л юм хийж чадгаад харуулж байгаа нэг хэлбэр юм уу та тий. Нэг дайралт мэрэл хийж байгаа юм шиг. Ер нь бол үйлчлэл нь юм хийж байгаа үйлчлэл нь ялцгүй нэг 3 дахь жилдээ буюу яг сонгуулийн өмнөх жил ч юм яг сонгуулийнхаа жилд ингэж юм яг хуу одоо сая хотынхаа төвдөл байд айгүй гоё талбайтай ус оргилууртай боллоо шүү дээ. Тэгээд айгүй хурдан хийгдээ дуусч байгаа байхгүй сонгуулийн санал хураалтын өмнө те яг магадгүй зүгээр миний бодлоор тэгж хараад байгаа байхгүй гэлс сонгуулийн өмнө гэлс дуусгаад те тэрийг хийсэн блээ. Гурлаа л мэдчихэж шүү дээ нөгөө нэг мөсийн уртлын Кипр ордог зам тэр бүр нэг шинийн дотор хийгдсэн гэсэн шүү дээ. Тэр наа чин гайгүй яг одоо жишээ нь яг манай гэрийн гадаа ингээд нэг юм нөгөө замтай зам нэвдэрсэн. Тэгээд тэгсэн чинь тэрийг бүр ингээд би өөрөө бүр ингээд эрдэнэ зөвшөөрөлтөнд хурал мурлалт ингээд өөрөө санал гаргаад энэ замыг цуглаад үжихгүй юм энэ ингээд энэ амар ууч ингээд тэгээд тэгсэн чинь бүр ингээд ерөөсө баг ингээд 4 жил ингээд тоохгүй явж явжсэн нэг өглөөс ирсэн чинь шууд замын ажил гэхэд 7 хоног гэдэг дуусгацсан. Би бүр гайхаад тэгээд 4 жилийн өмнө хийж болохгүйсэн. Тэр жоохон сэн. Гинт сонгуульд төхөөр л арт түмэнтэйгээ зүг автобусанд суудаг хүмүүстэй гэдэг. Тэгээд тэр зурнууд нь амар хөөрхөжтэй ингээд яалчгүй бүр ингээд тохирохгүй байхгүй. Амар үнэтэй ингээ хувцсан хүмүүс нэгсээ автобус нь ингээд суудсан зүгээр яаж авах учраас ойлгохгүй байхгүй зүгээр яг үнэтэй хувцсан хүмүүс ч болно ер нь юу юмсан яг тэр хүний өөрийнх нь асуудал. Гэтэ яг тэрийгээр ингээд байж яжсэн яг сонгуулийн жил яг тэр үгээр за би энгийн арт ирдийн донд би ч гэсэн ингээд Монгол Улсын иргэн харц ардын хүү амар өөртөө гарч ирдэ шүү дээ. Ер нь сонгуулийн сурталчилгаанууд та нарын гэрээр хэрэгж байна. Ингээд амар сайн заяа. Нэг бас ингээд хүмүүс ингээд байгаа байхгүй ингээд CU сонгуулийн сурталчилгаа 2 сонгуулийн самбар 2 манай гэрт орж ирлээ гэдэг байгаа байхгүй амар санаа манай гэрийн иргэн тойронд CU-н ч алга сонгуулийн сурталчилгаач орж ирэхгүй би тэгээ яг яах ёстойгоо ойлгохгүй байхгүй юу ингээд аль нэг нь тоочмоор байгаа тийм манай байранд сонгуулийн сурталчилгаа ер нь баг ерөөс орж ирээгүй шүү. Тэр нэг иймэрхүү юмнууд явдсан шүү дээ. Яг нөгөө мэд хэрхэнд нэг халтж байгаа үйлдэлүүд ч юм уу те нөгөө үүдэн дээр нь зүгээр авчилсан бахад нөгөө намынх нь ингээд авчдаг ч юм уу шууд яг уу би нэг баттай юм итгүй лээ. Тэгтээ шууд нөгөө ямар нэгэн хүн хөлслөнгүүтэй шууд за энийг ингээд мэдээллийн хүрхгүй авчиж шүү гэдэг ч юм уу те. Хэрвээ бид нар бол яг уу интернетээс судлаад мөр хөтөлбөр гээл сошиалоор харж боломжтой байхгүй. Тэнгүүт нэг жоохон ахмад насныхан бол мэдээж дэрийг битээр нуушж судлах шаардлага гарч байгаа ш. Тэнгүүт нэг жоохон тийм явуулгад яг байж магадгүй. Залуучууд саналаа өгөх нь тийм амар чухал байгаа юм болоо. Саналаа өгөх нь яаж чухал байгаа юм болоо гэж байна. Угаасаа мэдээж нийгмийн нэг тийм тэгш байдал байх хэрэгтэй шүү дээ тий. Хөгшин хүмүүс, залуу хүмүүс, эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс ингээл тэгээ нэг тийм мэдээж тэмцвэрийг хангах
Тэгээд бид нэр угаасаа ингээл залуучууд өөр хүмүүс, шинэ хүмүүс, өөр үеийнхэн гэж ярьдаг нь одоо шилбэл тэр одоо хөгшин хүмүүс бол тэр нэр дэвшигчдийг арай өөрөөр харж байгаа тий. Тэнгүүд тэднэр нь магадгүй бидний хувьд арай ондоо байх. Яг тэр тохиолдолд бол бидний дуу хоолой улсын их хурлд хүрэхгүй, бидний төлөөл улсын их хурлд гарахгүй болчиход байгаа л гэсэн юм болоо гэж чинь. Тэгээд нэг юм болохоор залуучууд ингэ сонгуулаа өгөөрэй гэдэг байгаа. Тэгээд юу гэхээр сонгуул өгнө гэдэг бол зүгээр ингээд очиод өгөөд дугуулаад гарахыг бол за би сонгуул өгчлөө хариуцлагатай гэж бодож болохгүй шүү дээ. Сайн судалж ийж судалгаатай өгөхийг бол жинхэнэ санал өгөлт гэж харж байгаа. Тэгээд зүгээр дугуулаад гарах ямар ч судалгаагүй за хинт чамаагүй саналаа өгөөл гарыг нүрийн чарж байгаагүй судалгаа мөрийн хөтөлбөрийн ч очиж байгаагүй хүндээ өгөөд гарна гэдэг бол өгөөгсөн хийсэн юм болохоор баг хэрэг өгөхгүй байвал тэр чин санал бодол хүрхгүй нэ тэр гэж байгаа ч гэсэн судалгааг байх юм бол баг нөгөө нуухан авчнуудын цохлон гэдэг шиг юм болох болоо гэж байгаа. Тэгэхээр залуучууд саналаа өгөх хэрэгтэй. Тэгээд саналаа өгөхдөө сайн судалгаатай мөрийн хөтөлбөрийн энтрийн сайн уншчаад өгсөл гэж бодож байна да. Тийм миний хувьд болохоор яг одоо яг залуучуудын дунд нэг тийм ажиллаад байгаа юм байна. Ажиллаж байгаа юм байна. Тэрний юу гэхээр нэг улс төр муухай, улс төр нэг тийм бохирч юм яг тийм үнцгээс харааддаг. Тэгээ яадаг гэхээр гаргасан шийдвэрүүд ч юм уу таалагддаггүй. Тэгээ юу гэхээр та ер нь өөрийнхөө яг дэмжвэрээс үндэ саналаа өгөө та сонгуулаа өгөөгүй байж аж таны саналаа өгөөгөөс болж гарч ирсэн хүний одоо хэрэгжүүлж байгаа бодсоч юм саачсан хувь тань таалагдахгүй байвал энэ бол яг үндэ бүр яг таны зохиох болно. Тийм болохоор энийг бас сайн ойлгоод дараа нь магадгүй сонгосон хүнээс хариуцах хэрэгтэй ч юм уу. Эсвэл энэ өөргөө үнэхээр зөв сонголт хийсэн үгүй гэдгийг харахад ч юм уу тийм. Дахиад миний нэг ажиллаж байгаа юм нь юу гэхээр улс төр залуучд хэрэгтэй. Залуу улс төрч ч юм уу хэрэгтэй. Тэрний яг амар ачаал бүгдтэй гэхээр залуучууд руу чиглэсэн бодлогыг тийм хаваач чардаг тийм. Одоо ер нь бол яг 40-од настай 50-од настай ингээд энэ хүмүүс чинь бидний амьдралаас жоохон хоол аваад байгаа. Яг одоо яг юу хэрэгтэй вэ? Цахим орчны талаар бид нэр яг ямар одоо ч яаж чинь залуучууд юу гэж шуурч нэгтэй ерөөсөө анзаарч харахгүй. Гэхдээ харж байгаа нэг юм юу гэхээр ерөөсөө залуу үеэр дэмжээ энэ хуучин улс төрчдөд бас саналаа битгий өгөх гэсэн нэгэн сонин тренд яв. Тэрний юу гэхээр зүгээр л нас тогтсон улс төрч гэхээрээ муу улс төрч. Хамгийн өрөөсөө энийг энэ маркетинг маш их явж байгаа. Залуу учраас надад саналаа өг. Залуу болохоор ч юм биш. Залуу боловсролтой дэрэж гарч ирээ залуучтай хамтдаа ажиллана гэх юм бол таны төлөө саналаа өгье. Тэгээд тэгж ажиллахыг хүсэж байгаа настай нас тогтсон улс төрчсөн байж болно. Бүр амар баян хүн ч улс төрд мондөг байж болно. Нэг хөрөнгөгүй хүн ч гэсэн гар мондөг байж болно. Залуу хүн ч мондөг байж болно. Эмэгтэй хүн ч мондөг байж болно. Хөгшин хүн ч мондөг байж болно. Тэрэгтэй хүн ч болно. Тэгэхээр яг тэр болгоноос судалж байгаа л яг тий мөрийн хөтөлбөрийн орчаад боловсралтай юу хийж чадхаар бүтээхээр хинэн химбэ энэ улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ яг 76 юу 77 юу тэд толуулаа юу бид толуулаа юу сонгуулиуд бид нар бөмбөгдүүлж штэ. Тэгэхэд бөмбөгдүүлж байгаа юм мөрийн хөтөлбөр инээтрий бодлого ерөөсө залуучууд ч юм уу хүмүүс ярихгүй зүгээр наа чи өмнө гэжсэн гэсэн тийм мөнгө гэжсэн гэсэн ингэжсэн гэсэн тэгжсэн гэсэн гэдэг нэг тийм аль баг харлагдсан сонгох юм уу да тэр чи одоо нэг тиймэрхүү баг маа нэр дэвшигчд баг тэгээд уусын орцогчтой өөрсдөө баг дуулах галах шүү. Ер нь баг хүссэн юм болгон хийж гээл. Ингээд амар нэг юм байгаад дээ шүү дээ. Ингээд өөртөө дэмжиж байгаа хүндээ саналаа өгөөгүй бэжиж ингээд энэ хүн ингэх байсан эдэргээд тэгээд юунгууд бас ингээд сонгууллаар ч гэсэндээ ингээд манай залуучууд маань саналаа өгөөгүй бэжиж та нар дахиад нөгөө нэг хөгшин хүмүүсээ ингээд сонгочлаа дахиад нөгөө нэг хүмүүсээ гээд тэгээд авах шаардлага бас байхгүй ч юм шиг тийм. Тэр бол яг ялцч амар зөв өрөөлэй авсан шүү дээ. Тэгээд voice дээр ингэж байгаа юм чинь сонгуул дээр яг залуучууд нь саналаа өгөөрэй гэл. Тэгээд нэг юм voice яг хуу 500 төгрөг ч юм уу хитэн төгрөгөөр ингэж санал хураалт мөнгө авч байгаа. Сонгуул бол үнэгүй шүү гэл. Тэгээд яг тэр итгэвчүүлээгүй гоё юмнууд явж байгаа юм шиг. Тэр сонгуул өгчөөд ирэх юм бол манахаас үнэгүй кофе аваарай гэдэг ч юм уу, бабалтыг хямдруулаад аваарай гэдэг ч юм уу нэг. Хямдрал шаардахгүйгээр уг нь залуучууд чи өөртөө яваад очиод өгчих ёстой юм нь бидтэй үг. Тий, уг нь бол тийм тий. Гэтэ яг хаа нийгмийн одоо хариуцлага хүрээнд хийж байгаа юмнууд нь ч юм уу. Тэгээд дээр залуучууд суулгаа учраас тий. Одоо манай ярьж байгаа хгүй дээр үед бол сонгуулийн өдөр зав ингээд хамгийн гоё дээлээ өмсдөг, тавгийн идэ мэдээ цасдаг, тэгж жагаад ингээд за сонгуулийн өдөр гэж бүр амар баг хүлээж сандардаг орч өнөөр хондог. Бараг тийм нэр хүндтэй ч юм уу биш ээ, тийм гоё хүлээж авдаг сонгуулийг тийм хариуцлагатайгаар өгдөг гэсэн чи одоо залуучууд нь за надаа маа гэдэг ч юм уу нэг тийм бараг үнэгүй кофе өгөө очиод өгч гэхэд бараг өгөхгүй ч юм уу. Тэг өмнөх сонгуулиар 18-35 насны хэдэн хүн блэ 400 мянган хүн
баг саналаа өгөөгүй нэгэд тэгжсэн нэг тийм. Харин тийм дөнгөж тал хувинд бараг өгсөн. Нэг жоохон сонгуулийг нэг жоохон авчилцгүй болдог болцсон ч юм уу тий. Тэр ихтэй яаж ч нэг юм инфо юу график ч юм уу ингээ гаргаа харахаар уус яг тийм уул нь ингээ хамгийн их хөгж байгаа хүмүүс нь залуучууд. Гэхдээ яг нийт одоо ингээ санал өгсөн хүмүүс. Тэгтээ энэс цаана бас ингээ маш олон ингээ залуучууд өгөх боломжтой байсан байгаа тоххой. Тэгээд яг нөгөө нэг өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн ингээ графикийг тайлан харахаар юу гэдэг юм л ш нөгөө нэг арай ахмад насны хүмүүс илүү сонгуульд идэвхтэй оролцдог гэд. Тэрээс нөгөө сая чиний хэлснээр ингээд өмнө нэг сонгууллаа өгөхдөө ингээд баяр наадмын шинжтэй өгдөг байсантай бас холбоотой байх л та. Одоо хоёр дахь сонгуул өгч байгаа тийм өгч байгаа. Тэгээ анхны сонгуулийн туршлага мэдрэмж сэтгэгдэл гэх юм уу? Би ч одоо анхны сонгуулаа өгөх гээд ингээд догтлоод байгаа шүү дээ. Ер нь амар хурдан болол өнгөрдөг. Тийм яг ингээд бас ингээд дуулан ингээд би өөрийнхөө ингээд дэмжиж байгаа нэг ботсон байсан. Гэтэ яг ингээд саналын одоо ингээд хуудас нэр дуулах гэхээр яг ингээд тухайн үедээ бас ингээд бодоо суучтай. Гинт бодоод өмнө ягаа ингээд бодчихог юм болоо яг тэгдэм юм. Тэгээ яг ингээд гэтэ яг нэг өөрийнхөө өмнө бодсон үнэ яг дуулсан л та. Тэгээ ингээд өчөд гараад ирэх амар гоё мэдрэмжсэн нэг тийм. Яагаад ч юм гоё байсан. Хэр судалгаатай өгсөн бэ? Тэрэн дээр бол тийм ер нь өөрөө маш их судалгаа яаж тийм Яг нэг хийж тэрнэр бол судалгаа. тэрнэр ер нь хийж өгсөн. Одоо та хоёр ер нь тойргийнхоо нэр дэвшигчдийг хэр судалж байна? Нэр дэвш энэ жил чи ер нь аягүй олон хүмүүс нэр дэвшиж шүү тий. Ер нь хэр судалж байна? Судалж байгаа. Ер нь л судалж байгаа. 609 хүн нэр дэвшиж байгаа лөө тий. Тэгээд ер нь яг тойргийнхоо хүмүүсийг бол нэлээд судалж байна. Тэгээд голчлон тэр нөгөө интернетээр орж харж байгаа болохоор бас заримынх нь мөрийн хөтөлбөр шууд гарч ирдгүү ч юм уу нэг жоохон хэцүү л байлаа л тий. Гэхдээ ер нь бол судлаалаа, ажиглаж харж л байна. Тэгээ ер нь гэрт нэг хідэн юу тарах материалууд очсон л байлээ. Тэгээд тэднийг бас нэг сууж бүгдийг уншин даа гэж бодож байна. Тийм. Тэгээд нөгөө нэг юу яагаадсэн ш нөгөө нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гээд тэгээ явуулсан. Тэр мэрийг одоо ингээд хараад хүмүүс амар зочирдоод пүү паа гэж. Пүү паа юу? Тэр бол тэр би тэрийг дарж өгсөн гэж бодоод байгаа шүү дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг. Гэтэ надад бол яг үнэндээ хөрөнгө орлогын мэдүүлэг нэг тийм ач холбогдолтой санагддаг. Зүгээр ягаад ч одоо яг нэг тийм тэр нь өөрөө нийгэмд нэг тийм баян хүн бол муухай ч юм уу эсвэл мөнгөтэй байгаа том компани захирал ахаараа нэг тийм муу хүн шиг тийм ойлголт ингээд төрөөддөг болохоор хөрөнгө орлогын мэдүүлэг бол нэг тийм гэхдээ тэр хөрөнгө орлогын мэдүүлгээс яг нэг өмнө хэрэгсэн дараа нь хэр байсан гэж харьцуулж харахад зүг баг. Тэгсээс яг тухайн хүн их мөнгөтэй байлаа гэд тэр хүн үнэхээр мундаг бизнесмен байж болно. Улс төрд орж болно. Тэр яг юм ба. Тэгэхээр өмнөх яг одоо жишээ нь сонголт одоо нэг 4 жил одоо ажилласан байгаа гишүүн байлаа гэхэд өмнө хөрөнгө орлогын мэдүүлэх сонгогдохоос өмнө хэрэг сонгоцны дараа хэд олчих вэ? Тэрийг бас ингээ харах хэрэгтэй гэж боддог. Яг тийж харьцуулах юм бол ихсэх юм бол ноо байна. Тийм, ноо байна. Багасах юм бол бас ноо байна. Өвгөн тэр чи юу байдаг үстэй тий? Багасаа бол яана. Бас тэгээ ингээ дарцсан байж шүү. Юу яадаг вэ юу? Твиттер одоо ямар гишүүнийх байсныг нь санахгүй байна. Ингээд муусаас зам гарах гад тэгээд тэгсэн чинь ингээд мэдгүй тэр хавцаа ингээд нэг юм юу байсан. Одоо сонгуулийн самбар унцан өвтчихдээ байхгүй юу? Тэгээ би тэгэл аваад тавьсан байхгүй юу? Тэгээд одоо юу ч байсан хамаагүй тэгэл унцал хөвч байгаа юм чи гэж бодол аваад ингээд босгоол тавьсан. Тэгсэн чи хажуунаас хүн зураг аваад болтгүй. Одоо юу юм гэсэн чи нөгөө нэг нэр дэвшигчийнх нь юм юутай зурагтай фотолог хүн байж би бүр гахад амар гэтэм гялс хөдөлтэй юм байлээ бүр одоо тэрийг юу гэж наач ямар маркетинг арга тий. Ингээд баг ингээ отоо суучдаг юм шиг. За өөртөө авахгүй тий. Ингээд за хэн авах нь вэ? Тэгвэл өнөөгийн залуус гэж яхад тэр чинь хүмүүс ингэ шеэр хийгээл вау. Миний тэр зураг удахгүй явж ивэл залуус хэнийг дэмжиж байна? Амар тий. Миний тэр зураг удахгүй энэ тэн тэгээд ингээд явж явах юм бол би тэр тойргийн хүн биш шүү. Тэгээд хүмүүсийг ер нь одоо их нийгмиг яг тэр нөгөө хар мэдээнд бас тэрхийх автаад байгааг бас ингээд жоохон тэрэн дээр шүүлтүүртэй хандаасаа гэж зөвсөж байгаа. Юу гэхээр тэр хүү ямар болсортой вэ? Яг тэрийг ингээд харах хэрэгтэй. Тэрнээс биш яг зүгээр ингээд хэн нэгний үг зүгээр байгаа нэг юм постнд ч юм уу ингээд албан бос мэдээг бас ингээд итгээд хитрхийх бас ингээд туушраад бас байж болохгүй гэж бодож байна. Өөрийнхөө үзмжээр хамгийн гол нь сайн судалж агаад тэр хүний одоо мөрийн хөтөлбөрт нь яг юу байгаа юм. Тэр хүн өмнө нь ямар хэрэгт орооцолдсон яаж одоо магадгүй тий амар
тийм хүнд гэмт хэрэгтэй ч юм айлсвал улс орондоо хохирол учруулсан хүн байхыг үүсэхгүй шүү дээ. Тийм байхад ингээд мэдхгүй очиод өгөөд бас тэр хүнд нэг ч болов санал нэмэгдсэн байхыг үүсэхгүй. Тийм болохоор маш гоё тэгж судалгаатайгаар саналаа идэвхтэй өгөх хэрэгтэй юм байна. За ядаж ингэж уг нь чинь ингээд бүхэл бүтэн дараагийн 4 жилийн амьдрал яригдж байгаа асуудал байгаа байхгүй тий. Тэр дөрөв бид нар өөрсдөө ингээд бид гурав ярьж сууж байгаа бид гурав өөрсдөө улс төрд гараад ингээд одоо Монголынхоо ирээдүг өөрчилж чадахгүй байгаагаас хойш яг улс төрөөс нь тэгж өөрчилж чадахгүй байгаагаас хойш бүгдээрээ хамтдаа ингээд идэвхтэйгээр сонгуульдаа оролцоод за тэгээ зөв хүнээ сонгоод бас ингэж ирээдүгээ арай өөрөөр байлгах боломж өгнө бидний гарт бидэнд өөрсдөд маань байгаа юм байна. Тийм болохоор бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцгоё гэж байна. За тэгээд би нэг нэмэлт юу уриалга хэлчихье. За тэгээд манай үеийнхэн ч гэжтэй ер нь залуучууд бол одоо судлаач авах хэрэгтэй шүү дээ. Тийм компьютероор бол тэгэл хагаал гараад ирж уншиж болно. Гэхдээ уншихтаа тэр чинь бас шууд уншиж болохгүй хүссэн баг сайттай байгаа. Тэгэхээр нөгөө тийм хөлсний бичээчэд биш. Тийм бие даасан гэдэг шиг тийм ямар нэгэн намаас тийм хамааралтай бос тийм их сурвалжтай тийм сайтуудаас ч юм уу адилхан мэдээлэл авахгүй бол нэг талаас нь хитрхи хардлуулсан, хитрхи цагааруулсан тийм хотлоо юм байдаг учраас залуучууд гэсэн нэг жоохон судлахтаа бас нэг жоохон хэрсүү судлах хаа. Миний хувьд ч гэсэн бас танихгүй хүнд өөрийнхөө яг ингээ амьдралыг хатгуулж байгаа та тэр нэгсэн та яг ингээ судлахгүйгээр хин нэгнийг сонгож байгаа бол тэгэхээр яг миний амьдрал ямар байх тэр түлхүүрийг тэрийг би танихгүй шууд өгч байгаа байхгүй. Тийм баймарг байна. Дараагийнх нь болохоор одоо энэ санал өгч байгаа хүмүүс өөрсдөө бас тийм мэдрэмжтэй баймаар. Тэр нь юу вэ гэхээр яг одоо ч нэг энэ тонцсон систем дээр яг тухайн тойрог дээр хідэн гишүүн байна. Тэрнийхээ тоогоор саналаа дуулах хэрэгтэй. Тийм. Тэнгүүд тэрийг бас ингэ мэдгүй хүмүүс байгаад байгаа юм байна. Яг үнэхээр за арайч мэдгүй хүн байхгүй гэж бодсон чинь нэрнгээсээ маш олон юм. Үнэхээр дотоо бодвол тэрийг тооцохгүй. Тийм болохоор яг хариуцлагатайгаар танай тойрог дээр 3 мандат байгаа бол 3 оны та саналыг дуулах нь байна. 2-аа бол 2-ыг дуулах юм. Тэрийг бас ер нь сайн судалаарай гэж байна. За ийм л энэ да. саналаа өгөөрэй. Саналаа өгөөрэй. Бид 3-ыг дэмжээрэй. Яг яс юм дээрээ зүгээр 3 хүний PR хийсэн бол яг. Ингээд яг намын 24 онд те. Гэсэн учраас. За. Гурван намынхаас 30 таа гэсэн зэ. За баяртай. За баяртай.